Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн уран зохиолын хичээлээр үлгэрийг уншиж сонсож ойлгоё. Сэдвийн хүрээнд хааны хүү гомб, харцын хүү гонгор үлгэрийг уншиж судлаа. Сурах бичгийн 17 дугаар талыг нээн дэвтэр үзгээ хэлтээрэй. За юуны дөрөнд шидэт үлгэр гэж юу хэлэх вэ? Ардын аман зохиолын нэгэн төрөл болох бөгөөд гол төлөв эд шидтэй хүн амтан мангас тэргүүтэн гардаг хүүрнэл зохиол. Шидэт үлгэрийн тэмцэл бол жирийн учир зүйн дотор ойлгогдох энгийн тэмцэл биш, ер бусын нас далтын хүчний тэмцэл байдаг. Хааны хүү гомб, харцын хүү гонгор үлгэрээ уншиж сонсож ойлгоё. Үлгэрээс сонсох юм их бий. Үлгэрийн далай думбах хүсэлтэд төрсэн хүүхдүүд минь. Үнэн шударгыг эрхэмлэх сэтгэлдээ төрсэн хүүхдүүд минь. Ухаан тартынхаа зохиосон үлгэр туйсаа эхлэе. Урам зоригоо хөгжөөж тавтай сууж сонстоо. Эрт урд цагт нэг хааны хүү, харцын хүү хоёр дотн үргэж байжээ. Хааны хүүг гомб гэдэг, харцын хүүг гонгор гэдэг байжээ. Харцын хүү гонгор эцгийнхээсээ өнчин хоцорчээ. Тэгээд нэг өдөр гомбтоо хэлсэн. За найз минь, одоо надад санд сарвах эцэг их үгүй. Гомби гоцон толгой боллоо. Харь газар явж юм үзэж ном эрдэм сурыг гэжээ. Гэтэл хааны хүү гомб зовбол хамт зовно биз, жаргавал хамт жаргана биз. Ямар боловч би чамтай хамт явна гэд хоёул хамт явж гин. Олон хоног явж ядраад нэгэн модны сүдэрт хэвтээд хоёул унтжээ. Хааны хүү 9 хил мэддэг эрдэм сурсан байжээ. Гомб төрүүл сэрээд байтал баруун талаас нэг хэрэг, зүүн талаас нэг хэрэг нисэж ирээд тэр хоёрын сүдэрт нь унтаж байсан модон дээр сууж гин. Тэгээд үзэс дууснаад нэгэндээ хэлж, энэ зүүнтэй 7 чөтгөр эрдний таяг булаалдаад хэн ч авч чадахгүй байна. Түүнийг яаж авах вэ гэлцжээ. Энэ үгийг сонссон гомб гонгорыгоо дагуулan тэр зүг явжээ. Замд нэг ханы модны хугархай таралдахад түүнийг авч цааш явсаар эрдний таяг булаалдан байсан 7 чөтгөр дээр очижээ. Гомб тэднээс та нар ямар юмаа ингэж булаалдаа вэ гэж асуухад чөтгөрүүд бид эрдний таяг болоод түүнийгээ булаалдаад хэн ч авч чадахгүй байна гэжээ. Ингэж булаалдаад байвал та нарын хэн ч авч чадахгүй, та нар уралдаад ирцгээ хэн төрүүлсэнд чинь тэр таягийг чинь өгье гэж хааны хүү хэлжээ. Чөтгөрүүд зөвшөөрч уралдаж ирэхэд нь төрүүлсэн чөтгөрт нөгөө ханы модоо бариулчихад яваад өгчээ. Хоёр хүү буцаж ирээд модны хотоор унтаад өглөөсөрсөн чинь том сайхан гэр дүүрэн эд баялаг гадаан 5 өшөө мал багширч байжээ. Энэ бол эрдний таягны эд шид байжээ. Мөн нэгэн өдөр нөгөө хоёр хэрэг баруун зүүн талаас нисэж ирээд модон дээр суужээ. Тэгээд нөгөө 7 чөтгөр чинь өнөөдөр эрдний шахаа булаалдаад байна гэж нэгэндээ хэлжээ. Энэ үгийг сонссон гомб гонгорыгоо дагуулan тэр зүг явжээ. Замдаа нэг айлын нутаг дээр байсан гутлын зүлгийг аваад чааш явсаар 7 чөтгөр дээр очижээ. За та нар чинь юу гихчийг булаалдаад байгаа юм гэж асуувал бид эрдний шахаа болоод түүнийгээ булаалдаад хэн ч авч чадахгүй байна гэжээ. Тэгвэл та нар уралдаад ир, төрүүлж ирсэн шахаагаа ав гэхэд 7 чөтгөр зөвшөөрч уралдахаар явжээ. Төрүүлж ирсэн чөтгөрт гутлынхаа зүлгийг атгуулчихад яваад өгчээ. Хэд хоногийн дараа нөгөө хоёр хэрэг мөн л баруун ба зүүнээс ирээд нөгөө 7 чөтгөр чинь өнөөдөр далтын хар малгай булаалдаад хэн ч авах аргаа олохгүй байна гэжээ. Үүнийг дуулсан гомб гонгорыгоо дагуулan тэр зүг явжээ. Замд нэг муу тоорсог хөвцнийг аваад явжээ. Цааш яваад 7 чөтгөр дээр очиход нээрээ нэг малгай булаалдаж байжээ. За та нар бас юугаа болоод гэж асуувал бид далтын хар малгай гэдгийг булаалдаад хэн ч авч чадахгүй байна гэжээ. Та нар яваад уралдаад ир, төрүүлсэнд чинь үгүй гэхэд 7 чөтгөр зөвшөөрч уралдахаар явжээ. Төрүүлж ирсэн чөтгөрийн толгой дээр тоорцохыг тавьчихад өөрсдөө малгайг нь өмсгөөд цухтаачхаж гинэ. Гэртээ ирээд гомб гонгортой за хоёул маргааш 3 эрдэнэ аваад явна. Одоо энд суухгүй явж газар үзье гэжээ. Ингээд маргааш нь хоёр хүү аян замд гарч явжээ. Хэдэн өдөр яваад нэг айлын бараа харагдаж гинэ. Айлын гадаа өдий морь мал багширч ямар нэгэн найр наадам хийж байжээ. Хааны хүү гомб хэлсэн. За гонгор минь хоёулаа энэ айлд очие. Тэгэхдээ чи ил очоорой. Би далтын хар малгайгаа өмсөө далд очино. Би үргэлж чиний хажууд байна.
Чи миний юу хийснийг хийгэрэй гэжээ. Ингээд хоёулаа ил дал байдлаар очижээ. Тэр айлд олон хүн цугларч ихээхэн найр наадам хийгээд тарж байх хатал эмгэн үгэн хоёр уйлж суужээ. Хүмүүс цөм тараад явж гин. Эмгэн үгэн хоёр уйлаад хоцорчээ. Тэгэхэд гонгор тэр хоёроос хүмүүс цөм баяр баясгалантай найр наадам хийж байхад та хоёр юунд ингэж уйтгарлан уйлж байгаа юм гэж асуухад тэр хоёр хэлсэн манай энд 7 настай хүүг хаан ширээнд суулгадаг. Хаан ширээнд суусан хүүхэд нь 3 хоногоос хэтрэлгүй үхдэг юм. Маргааш ганц хүүг минь тэр хаан ширээнд суулгахаар сая найр наадам хийгээд таарч байна. Тэгээд л бид хоёр ганц хүүгээсээ салах болсондоо уйлж байгаа юм гэжээ. Тэгэхэд нь гонгор тэдний хүүгийн оронд хаан ширээнд суухыг гуйсаар шүшөөрүүлжээ. Хааны оронд очвол хааны хатан гэж нэг сайхан хүүхэн байж гин. Ордныхан түүнийг цэвцэл хатан гэлцэн. Шинэ орой болж унтах болсон чинь цэвцэл хатан эргэл мөргөл хийн гээд гарч гин. Хааны хүү гом эндхийн хаан үхээд байдгийн учир нь цэвцэл хатан байх шиг байна. Тэгэхээр энэ хатан юу хийдгийг нүд салахгүй дагаж мэдээ гэж гонгортой хэлээд хатны хойноос гарчээ. Хатан үнсэн дээр очиж нэг хөрөөгөд урт улаан өнөг болж зүүн хошоод авчээ. Хааны хүү гомч эрдний шагагаа өмсөд хойноос нь дагаж гин. За үлгэр цаашаа яаж үргэлжлэх бол хүүхдүүдээ та нар тунгаан бодоорой. За үлгэрт гарч буй дөрүүд хааны хүү гом, харцын хүү гонгор, долоон чөтгөр, цэвцэл хатан, эмгэн үгэн хоёр. За үлгэрт гарч буй шидэт зүйлс. Эрдний таяг, эрдний шаахай, далдын хармалгай. За шидэт зүйлсийг солин авсан зүйл. Ханы мод, гутлын золог, тоорцог. За үгийн утга. Монгол тайлбар толоос үгийн утгыг авсан. Зулаг гэдэг нь гутлын ул төрийн хоёрын хоорондох хэсэг хувь. За сумаар заасан байна. Тоорцог гэдэг нь чих сарвчгүй бөмбөр оройтой дээрээ товчруутай малгай. Чөтгөрүүд шидэт зүйлсийг гартаа авсан чи яагаад эзэмшиж чадаагүй вэ? Та нар юу гэж бодож байна вэ? Хүүхдүүдээ. За багш нь хоорондын ив ийг эрхэмлээгүй хувьдаа хичээж ганцаараа бүхнийг эзлэх гэсэн санаа агуулсан юм болов уу гэж бодож байна. Та бүхэн өөрснөө юу гэж бодож байна? Дэвтэртээ тэмдэглэж бичээрэй. Үлгэрээс юу ойлгосон бэ? Үлгэрийн гол санаанд аль хэлц тохирох вэ? Ивээр мянгыг дийлнэ, хүчээр нэгийг дийлнэ. Их сансан газар 9 шөнө хоосон хонон. Хүний ирээн дотроо могоон ирээн гаднаа. За аль хэлцэн тохирохоор байна. Та бүхэн харж байгаад сонгоорой. Гонгор, гомб хоёр ив ийг эрхэмлэж чадж байна уу? Сайн бодож үзээрэй хүүхдүүд. Үлгэрийг уншихад чамд ямар мэдрэмж сэтгэл төрсөн бэ? Тэдэнд сурсан эрдэм тус болсон уу? Гомбын 9 хэл сурсан тэдэнд тус болж эрдний 3 эрднийг авахд тусалсан. Зорилгодоо хүрэх замдаа таарсан бүхнийг яаж өөр юм болгож байна вэ? Ямар ч саад бэрхшээл байсан туулж гарч чадаж байна хоёр хүү. Гомб гонгортой цуг явна гэсний санаа нь юу вэ? Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн хэлцүүгийн утга нь энэ хүү. За үлгэрт гарч буй бэлэгдлүү тооны бэлэгдэл. 9-ийн за монголчуудын тооны бэлэгдэл. Монголчууд 9-ийн тоог болохоор оюун ухааны хүч, сэцэн мэргэн, оюун бодол, эдээ ундааны ог шим, эд баялагын эрхэм дээдийг бэлэгддэг гэж үздэг байх нь. 7-гийн тоог болохоор уруудах доройтхын илэрхийлэл гэж үздэг нь. 3-ын тоог 3 шидэт зүйл тохиолдсон. 3-ын тоо нь хүчний бэлэгдэл мөн ертөнцийн бэлэг тэмдэг. 2-ын тоо нь хааны хүү гомб, харцын хүү гонгор хоёр гэсэн энэ үлгэрт гарч байгаа. 2-ын тоо нь арга бэлэг, эв нэгдлийн илэрхийлэл байх нэ. За зүгчгийн бэлэгдэл нь баруун зүүн зүгээс 2 хэрэг ирж хоорондоо уулзвал сайн сайхан зүйл тохионо гэж бэлэгддэг. Альва амьтан хүн хоорондоо өөр зүг чигээс ирээд уулзвал тэр газар сайн сайхан зүйл тохионо гэж үздэг байх нэ. За
эмэгтэй хүн үнэг болон зүүн хойшоо гарan давхиж буйна. Монголчуудын гал голомт эзэн хүний хоймрыг доройтуулан муу зүйл болдог гэдгийг зөвгөнсөн. Зүүн хойшоо зүг болохоор гал голомт гэрийн хоймор байдаг байна хүүхдүүдтэй. Тиймээс гэрийн эзний зүг. За үлгэрийн гол санаа. Гомб гонгор энэхүү дүрээр төлөөлөл хүмүүсийн ив нэгдэл хамтаж байдал хийгээд эрдэмтэн ном ажил хөдөлмөрт шамдан суралцсан хүнд эргээд бүх зүйлд нь хэрэг болдог гэсэн санаа. За 7 чөтгөрөөр дамжуулан өөрийн гэсэн санаа бодлогыг бусдын залим ихэн дүртдэг хүмүүсийг энэ дүрээр гаргасан чөтгөрүүд хувиа хичээсэн шуналтай зан чанар давмгайлсан. За энэ үлгэрийн гол санааг эвт шаазгаа буг барина гэсэн хэлцээр үлгэрийн гол санаа гаргаж ирж болно. За гэрийн даалгаварт хүүхдүүд та бүхний бодлоор үлгэр яаж төгсөх бол та нарт зохиолч байсан бол яаж төгсгөх вэ? Үлгэрээ цааш нь зохиож төгсгөөрэй. За хүүхдүүд та бүхэндээ бичгийн эрдэмт хамдан суралцаж буй хүүхдүүд багчууд та бүхэнд амжилт хүсье.